Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батцаяа болон мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр студид бэлэн болоод байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 долгионоор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч хүрээтэй бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх хүрээтэй MMS компани ивент итгэн та бүгд төрөж байна. За өглөөний мэнд заяа. За өглөөний мэндийг хүргэе. За Атлас нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаараар хоёлаа миний хайртай улсын талаар ярилцсанаа. Балгаар улсын талаар ярилцсан. За зулагийн 2 дахь их орно. Тэ миний 2 дахь их орно. 4-5 жил амьдарсан, 90 очин байсан. 4-5 жил жаа урт хугацаа шүү те. Тий 2 жилд нь сураад тэгээд нөгөө homeschool буюу гэр сургууль маань Болгарын одоо Русын хотын Англикан чивийн нэрндэд Русын хотын их сургууль байсан. Тэгээ хэдийгээр Бухарест руу, тэр Румын руу, Польш руу, Бельги руу семестр хийхээр явдаг байсан. Тэгсэн гэр сургууль нь бол Болгарт байсан. За Болгар гэхэлэр манай монголчууд их ойрхон те. Тий монголчууд ер нь их ойрхон танил дотн санагддаг баха. Тий хоёул зөвлөлтийн одоо харин байгаагүй ч гэсэн яг нэг засаглалд ор зөвлөлтийн дор явж исэн. Маш олон монголчууд сурж байсан. Яг үнэ. Тий тэгээд кирилл үсэг буюу одоо болгарчуудын үсгсэн үсгийг бид бас ашигладаг те. Яг үнэ. Тийм болохоор надад бас ер нь кирилл болгарыг сурахад бас ямархан байсан баг. За тэгэхээр нэвтрүүлгээ эхлэе. За Болгар улсын маань албан ёсны нэр нь бол одоо бүгд найрамдах Болгар улс зүүн Европын Балканы хойд байрлах маш эртний иргэншилтэй. Тийм одоо эртний Ромын, Отtomаны, Персүүдийн, Ирануудын хүртэлтэй Перс гэж ярих нь зүг баг тий. Олон соёл тэр газар нутагт иргэншлүүд байсан болохоор маш өвөрмөц тийм соёлтой, түүхтэй, ахуйтай улс юм байгаа. За яагаад энэ олон улс үндэстэй ингэ байсан бэхээр цагуур, байгальд, газар зүйн хувьд бол маш гоё таатай учраас бүр эртнээсээ хүн байсан гэсэн үг тийм. Тэгээ ер нь яагаад иргэншлэл, суурин иргэншлийн соёл яагаад анх бий болдог үүсдэг вэ гэхээр уур амьсгалаас л болдог. Таатай суурин буюу газар тариалан эрхлээд тэр газар суурин байгаад ах боломж үүсэж байгаа учраас суурин иргэншил бүрддэг. За тэгээ мэдээж уур амьсгал нь маш таатай. Үнэхээр гоё. Тэгээд Румын Болгаруудын юу домог байдгийг. Бурхан ингээд хүн төрлөختн үндэстнүүдэд газар хайрлаж яаж л дээ. Газараа хайрлсан чинь Болгарууд унтцсан, хоцорсон гинэ. Хоцорж ирэхэд нь Болгарууд бурхан яана би бүх газараа тэ бус үндэстэнд өгөөд устсан байдаг. Та нарыг одоо яах вэ гэд. За тэгвэл одоо та нар хоцроод ирсэн юм чинь би та бүхэнд газар өгөө гэд явааж ингээ яахсыг өгсөн гэдэг. Ямар гоё юм бэ те. Тий. Үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай, баруун эргээрээ хардлаатай, зүүн эргээрээ хардлаатай, хойд хэсгээрээ дунаа мөрнөр бараг байгалийн хэлээр румынтэй хэл залгадаг. За тэгээ баруун талаараа бол баруун хойд хэсгээрээ сербтэй, баруун урд хэсгээрээ одоо хойд Македоны бүгд найрамдах улстай, өмнөд хэсгээрээ гректэй, тэгээд зүүн өмнөд хэсгээрээ турк улстай хэл залгадаг. Ийм ус байгаамаа. За тэгээд нийт газар нутгийн хэмжээ нь бол 110,000 км². Манай Дорногов аймгийн газар нутагт. Тийм байна. Тийм. Ойролцоо хэмжээтэй газар нутагтай. Хүн амын хувьд бол 6.5 сая. За яг хэдийгээр манай нэг аймгийн хэмжээтэйгээ бид нар харьцуулж бодоод байгаа боловч Европын холбоон дотроо бол газар нутгаараа нэлээд дээгүүрт бараг ихний 10 40 орчдөг. Тэгэлгүй яах вэ? Тийм Европын холбооны орнууд ч маш чиж газар нутагтай. За тэгээ хойд хэсгээрээ бол сэрүүн твийн уур амьсгалтай. Газар дундын өмнөд хэсгээрээ бол газар нөгөө гректэй хэл залгаж байгаа хэсгээрээ газар дундын тэнгисийн уур амьсгалтай, зундаа дулаахан, өвөлдөө ерөн сэрүүхэн чийгтэй дэмжээ авартай өвөлдөө. За тэгээд хар тэнгисийн эргээрээ бол далайн уур амьсгалтай. Тийм уур амьсгал нь бол маш сонирхолтой. Тэгээд нөгөө дунаа мөрнөөс урагшаага бол нөгөө юм намдор тал газартай болохоор газар тариалан эрхэлдэг. За тэгээд бид нар Балканы хойг гэж нэрлэдэг тий. Балканы хойг гэж нэрлэдэг маань Балкан гэж уул одоогийн Болгарын газар нутагт байгаа. Сүрлэг улс байгаа. Яг одоо бидний мэдэх газар зүүн Балканы хойг дээр байгаа. Тэгээд хойшлоод баруун тишээгаа Серб рүү ингээ гараа явдаг. Грекүүд бол хэм улс гэж нэрлэдэг байсан тэр улыг. Тэгээд Балканы хойг маань өөрөө Болгарын газар нутгийг одоо хоёр хуваачаад байгаа. Балкан уул байгаа. Өмнөд хэсгээрээ Родопи улс байгаа. Тэгээ энэ хоёрын дунд бас намдор үржил шинтэй газар нутагтай газар тариалан эрхлэх боломжтой. Тэгээд маш эртний иргэншлүүдийн одоо бунхан археологийн олдрууд маш их байдаг. За тэгээд түүх археологийн олдруудаараа бол дэлхийд ер нь тэргүүлэх. Тэр Родоп гэж чинь Родоп гэх тамхи байдаг үстэй. Яг нэг Пол Родопи гэдэг Монгол хэлдэг зөвлөлтийн үед хэрэглэдэг байсан тамхиуд ч Болгарт үйлдвэрлэдэг. Одоо Болгарын кино километр бүрттэй. Тийм навсеки километр. Тийм дэлхийн Болгартайг ойрхон гэдэг шалтгаан маш олон юм арга байхгүй те. Соёлын хувьд одоо эми бүтээгдэхүүнд бол Болгараас маш их штэ те. Тийм одоо болт маш ирдэг. Тийм маш чанартай үйлдвэртэй тийм газар. За Болгарынхаа түүх рүү ороод үзье. За Болгарын газар нутаг дээр бол нийтийн он тооллын өмнөх
1-р мянган жилээс өрнө хүн суурин амьдарч эхэлсэн гэдэг археологийн олдурууд байдаг. За тэгвэл нөгөө бусад улс орнуудын хурц зэрэгэлдээ улс иргэншлүүдийн түүхэн бичиг баримт үлдсэн нь бол манай эртний өмнөх 500-аад оноос хойш байдгийг. За тэр нь эртний Тракийн овг аймагуд тэр газар нутаг дээр суурьсан байсан гэдэг. За Трак овг аймагуудыг бол хэлэхдээ бол ер нь бол хойд зүгээс умар зүгээс ирсэн барбаруу зэрлэг догшин овг аймагуд гэж одоо эртний Ром, Грекийн бичиг үсэг түүхэн одоо тий бичвэрүүдэд бол байдаг. За тэгээд тэд нар ингээд яг би өөрөө дотор нь байсан болохоор агүй сайн мэдээд байна л да. Эртний Трак овг аймагуд нь овг аймгийн бүтцтэй маш олон тустай бие даасан овг аймагуд байдаг. Гэхдээ гадны эзэнт гүрнүүдийн халдлан довтлогооны үед бол нэгдээд газар нутгаа өв соёо тийм хамгаалах чадвартай овг аймагуд байсан. Тэгээд тэдний археологийн олдрууд бол маш олон бунхан байдаг. Хаадын хөндий гэж байдаг. Тракийн хаадын хөндийгээд тэр нь одоо жижиг хэмжээний одоо пирамид ч юм уу цац цувраг хэмжээтэй өндөрлгүүд, байгалийн өндөрлгүүд гадна талаас нь бол харахад нэг жижигхэн дов гэж хэлэхээр газар доороо авахаар маш нарийн зохион байгуулалттай тэ шавраар том чулуугаар ингээд бунхан доошоо барьсан дотор нь бас л яг эртний пирамидын одоо ч юм уу тэ эртний Египтийн хаадын бунхан шиг янз бүрийн зураг дүрслэлтэй маш их хэмжээний алт олддог. Тэр Тракийн соёлын нэг онцлог зүйл нь өөрсдийн бичиг үсэг байгаагүй гэдгийг. Бичиг үсэг байгаагүй болохоор өөрийн энэ маш боловсронгуй одоо гар урчууд, алт мөнгөн идэл ч юм уу тий өөрсдийнхөө төг соёлыг сайн бичиж үлдээгүү гэж. Одоо тэднийг дүгндэг. Гэхдээ тэдний алтан олдурууд нь бол маш их Панагюриштегийн одоо хаадын алтан олдурууд гэж байдаг. Бүр хэд 300-400 хил бүр ингээ алтан, чимэг, эмэг, зүйлд гоёлууд. Тэгээд тэд нар маш нарийн тансаг боловсронгуй хийцтэй. Тэгэхээр гар урчуудаар бол маш хөгжсөнтэй гарамгай гар урчууд байсан гэж үздэг. За тэгээ Тракуудтай нэг сонирхолтой ярихад бидний мэддэг Спартак гэж балет байдаг тий. Спартак балетын маань гол дүр нь Спартакус гэж месчин болохгүй. Тэр месчин болыг Трак хүн байсан гэдэг. Одоо хөл өмгийн Спартак бүр том клуб биш тий. Өөдөө Спартак. Орсон тий. За тэгээд тэр нь бол зэрлэг овг аймагуд амьдарч агаад манай эртний 5-р зуунд нөгөө Персийн эзэнт гүрэн одоо Афинтай дайлцсан шүү дээ. Дайцсан шүү дээ. Ер нь тухайн үеийн Грекийн хот улсуудад дайддаг байхад Перси эзэнт гүрний харьяа нутаг болоод нэг 20-30 жил Перси эзэнт гүрийн харьяа нутаг байсан. За тэр одоо тэр Персийн харьяа нутаг байхад бас Персийн соёл ч гэсэн тэдний ахуй Тракуудын ахуй амьдралд үлдсэн байдгаа гэж үздэг. За тэгээд манай эртний 1-р зуунд юу яасан? Манай эртний өмнөх 3-р зуунд нөгөө Македоны Александрын Филипп хаан одоо Македоны эзэнт гүрэн том байхын хэмжээгээр одоогийн Балгарийн газар нутгийг Тракийн овг аймагуудыг өөрийн иргэшэл нутгаа болгож чадсан. За тэгээд Филипп хоёрын байгуулсан Филиппополис гэж одоо Пловдив гэдэг нэртэй маш агуу үзэсгэлэнтэй хот байдаг. Гэхдээ энэ Пловдив гэдэг хот маань Европод хамгийн удаан хүн тасралтгүй оршин сууж байгаа хотоор тодордог. 6500 Болгарын өмнөд хэсэг тий 6500 жилийн түүхтэй гэж үздэг. За тэгээ энэ хотыг маань өөрөө одоо Филиппополис буюу Филиппийн хот гэж Филипп өөрийнхөө нэрээр байгуулсан. Тэгээд нэр нь явсаар өөрчлөгдсөөр байгаад Пловдив болсон юм байгаа. Маш үзэсгэлэнтэй, маш олон археологийн олдрууд байдаг. Одоо Open Air Museum буюу нээлттэй музей гэж тэр хотыг нэрлэдэг. Тэгээд 2018-аас 2022 оны хооронд илүүтэй Европын соёлын төвөр тэгээд зарлагдсан байсан. За тэгээд ер нь бол нөгөө Македоны одоо Филипп өөрийн хотоо байгуулад Македоны эзэнт гүрийн харьяа нутаг болсон байжгаад Македон унаад Ромчууд одоо Грекийг эзэлж байгаа шүү дээ. Ром Грекийг эзлэхэд ер нь бол Ромын эзэнт гүрний харьяа нутаг маш чухал мөч болсон. Тэр үед одоо Ромын эзэнт гүрний барьсан зам харилцаа хотууд одоо Ромууд ч нөгөө усан сангаараа Сермэ гэдэг те усан сангаараа одоо халуун усны газраараа бүдүүлгээр хэлэх юм бол маш алдартай. Одоогийн Балгарт маш их байдаг. Яагаад тэгэхээр байгаль нь өөрөө маш их халуун аршаантай. Бүр хаас агуу халуун аршаан байдаг. Зүгээр нэг халуун аршааны нэг гоё юу хаалцахад ингээд нэг тосгоны голд халуун аршаан байгаа. Гэтэл намар болохоор нөгөө байгаль нь үржил шимтэй уур амьсгаланд дулаахан болохоор маш их хэмжээний жимс ногоо ургац хурааж авдаг. Тэр ургацаараа ингээд айлууд юм маш их юм одоо дарсан ногоонуудаа дардаг. Тэгээд бид нар чинь ингээд дараад халуун усанд жигэндэн штэ. Тэд нар өөрсдийнхөө нөгөө тагласан шилтэй жимс ногоонуудаа авчираад халуун аршаандаа ингээд өөрөөсөө цагаа хараад ингээд ээлжлээд ингээд халуун аршааныхаа усанд дарсан ногоогоо болгодог. Тэгээ одоогийн София гэж хотын нэр нь эртний улс Сердика гэдэг нэртэй хот, янз янзын түүхтэй. Гэхдээ бас София гэж нэртэй болсных нь нэг түүх нь Ромын эзэн хаан байсан. Диоклетиан илүү да.
Роми нэг эзэн хааны хамаатныхын жилийн үеэл охин София гэж охин байсан. Би муутай охин байсан гинэ. Тэгээ София хот өөрөө хотынхоо төвд аршаа ундрахтай. Одоо болтол хүмүүс хэргэлдэг. Усныхаа савыг барьж жоод бүгдээр аршаа усан авдаг. Тэгээд тэр София охиноо тэр София тэр үеийн Сердикад байгаа тэр халуун аршаанд авчиад өвчин зовлон ил аршаад хангаагаад ирүүл болсон гэж үздэг. Тийм учраас энэ хотыг София гэж нэрлэе гэж нэрлсэн бас томог байдаг. За Пловдив хотын хувьд бол одоо нөгөө бидний мэддэг Афин, Ром гэж хотод байгаа ш. Тэдрээс эртний түүхтэй. Одоо хүн сурч байсан гэхэлэр ямар одоо мундад түүхтэй хот байдаг гэж харагдаж байгаа тийм. Тэгээ эртний Ромын үед баригдсан амфитеатрууд байдаг. Тэгээд нөгөө Отоманы эзэнт гүрний дарлал 500 жилээсэн Болгарчин. Тэр үед Отоман маягийн нөгөө одоо барилга архитектурын хэв шинж орсон маш гайхалтай барилгууд байдаг. Тэгээд сүүлд намайг явснаас хойш нэг базилика олсон байлаа. Зогчин дугна. Тэрэндээ газар дор байгаа ханых нь фресконууд бүр үнэн үзэсгэлэнтэй. Тэрийг ингээд Европын холбооны санхүүжилт тэргээр амар гоё үнций болгоцсон. Дээр нь ингээд шилэн дээгүүр алхаад доор байгаа тэр музикуудыг харж байна. Тэр нь бүр зүгээр нэг хэсэг хэмжээ биш чинь Софи хотын төвд метроны буудлын тийм байхгүй юу? Төвдөө метроны буудлын урьжсэн чи эртний Ром одоо Тракодын үеийн те археологийн олдрууд олдсон болохоор метрогоо барих шаардлагатай. Тийм болохоор тэрийг музей болгоцсон. Тэгээ метроны буудлын өрөө музей хийдэг. Just янзын гоё шүү дээ. Үнэхээр тийм. Тэгээд амфитеатрууд бол маш их усан сангууд маш их. За түүхийн хувьд бол тэгээ Болгар ер нь бол Роми эзэнт гүрийн харьяа нутаг гэж байгаа. Ром ч нөр зүүн Ром, баруун Ром гэдээ хоёр хуваагдаж байгаа шүү дээ. Хоёр хуваагдахад ер нь аль аль нь өөрийнхөө иргэшээлийг одоо тэгээ тогтоох гэж оролцсон боловч бүтэлгүй байсан. Яагаад тэгэхээр анх дугаар эхний Болгарын хаан тус тэнд манай эртний 6 дугаар 7 дугаар зууны үед байгуулагдсан. За Болгаруудын маань гарал үүслийн хувьд бол маш сонирхолтой. За би Трак овг аймагуд байсан гэж нийтийн онцлог 1000 жилээс хойш тий. Тракийн зэрлэг хагас нүүдэлчин овг аймагуд байсан гэж байгаа. Өөрсдийн маш боловсронгуй гар урлалын соёлтой, иргэншлийн соёлтой маш их археологийн олдрууд олддог. За тэгэж bijэл манай орны 5 6 дугаар зууны үеэс хойд зүгээс славууд нүүж ирсэн гэж байгаа. За ер нь бол слав үндэстний газар нутаг нь бол ер нь одоо эргэлзээтэй яг тийм баттай энэ нутгаас үүссэн гэж бол хэлж чаддаггүй. Гэхдээ бүдүүлгээр хэлэх юм бол магадгүй одоо Украин, Белорусын газар нутагт үлссэн овг аймагуд байж болно гэж үздэг. За тэгээд славын овг аймагуд суурьсан байж байгаа тэр газар нутаг дээр. За тэгээд слав угсаатай овг аймагуд нутгийн нөгөө тракуудтай нийлээд нэг одоо identity буюу ондоошол онцлог байдлыг бий болгох гээд ер нь бол айгүй ив нартай хамт байсан гэж байгаа. Учир нь Ром, Византын эзэнт гүрний эсрэг нийлээд тэдний эсрэг тэмцэж чаддаг байсан. Газар нутгийг хамгаалж чаддаг байсан. Тэгээд сүүлдээ нөгөө Ромын эзэнт гүрэн чинь Визант чинь буулгаж авч чадхаа байнгута жил болгон асар их хэмжээний алтцоос говчуур тэр Болгарын нэгдүгээр улс төлж идэг. Шалтгаан нь хойд зүгээс довтлоод байгаа тэр авааруу зэрлэг балмуудыг Болгарууд хол байлгаж чаддаг байсан. Тэгээ Ром, Визант бол ер нь бол хамгаалтын хувьд одоо Болгаруудыг ашигладаг байсан. Тэгээ Болгарууд бол олон жил маш их дайнууд хийдэг. Хизээж Византын газар нутаг болж байгаагүй. Тийм өвөрмөц соёлтой. За тэгээд славууд ирээ байжсэн чинь Төв Азийн нүүдэлж татсан байгаа. Одоогийн бид нар Болгар гэдэг нэрний маань үндсэн тэрэн байгаа. Булгарууд баггүй юу? За яг Булгар эртний Болгар гэдээ ярих юм бол Каспийн тэнгисээс хар тэнгисийн хооронд оршижсэн юм бас түрэг угсааны. За манайхан түрэг угсаан түргийн хаан тус гэдэг хоёр өр зүйл шүү. Тэрийг анзаараарай. Түрэг угсааны овг аймагуд. За бүр өөртөө бол түүхээ одоогийн Казахстаны Балкаш нуурын орчмоос бүр эцэг өвгд нь хэдэн мянган жилийн өмнө те хэдэн мянга жилтэй нэг 2000 жилийн өмнөөс ч юм уу те 1500 жилийн өмнөөс эцэг өвгд нь Балкаш нуурын орчмоос ирсэн нүүдэлчин түрэг угсааны нүүдэлчин аймагуд явж агаад нааша нүүдэлсээр байгаад одоо ургаалаар дамжаад тэгээд тэр Каспийн тэнгис хар тэнгисийн дунд хоорондох тэр өргөн удан газар нутагт Old Bulgaria буюу хуучин Болгар гэж хаан тус байгуулсан байсан. За тэгээд тэнд нэг 100 200 жил тогтож байгаа тэр хаан Крум байлуу? Крум байсан баха. Крум хаан өөрөө өнгөрөхдөө 5 хүүтэй үлдчихтэй. 5 хүн өөр өөрсдийн Болгарыг байгуулад нэг одоо том хүн бол хойшоогоо Волга мөрөнлөтэй өөрийнхөө одоо гэр бүлтэй хаялга одоо цэргүүдээ авч яваад Волгагийн Болгар гэж улсыг бий болгосон гэдгийг бусад хөвгүүд нь хуваагдаад баг хүн бол одоогийн Болгарын газар нутаг дээр Дунаа мөрнийг одоо даваад овг аймагуудад дагуулж ирсэн гэдэг. Нэг хүн Дунаа мөрнийг нэлээд цаагуур одоогийн Сербийн дээгүүр урагшилж орж ирээд одоогийн бидний мэдих хойд Македоны газар нутаг оршимд ирж суурьсан гэдэг. Тэгээ генетикийн хувьд Македончууд одоогийн Болгарууд хоёр яг адилхан. Ерөөсөө зүрх байхгүй. Нэг одоо гарал усаатай хүмүүс нь гэдэг батлагддаг. За тэгээ суурин байсан Тракууд дээр Слав овг аймагуд ирээд дээр нь түрэг угсааны хагас нүүдэлчин Болгарууд ирээд
яг одоогийн бидний мэдих Болгар улс байгуулагдсан байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн генетикийн хувьд бол маш өвөрмөц. Болгар гэж хэлэх арга байхгүй, бас лавууд гэж хэлэхэд ч айгүй төвөгтэй. Тэгээд ер нь бол маш олон үндэсний ийм соёл холилдоод нэг онцлог шинжийг бий болгоцсон. Тэгээ манайх одоо энэ Түргийн ханд улс, Түрэг үндэстэн, Турк гэдэг ялгаатай юмнуудыг заримдаа солиод идэг те. Тэгээ энэ бол маш өөр зүйл ярьж байгаа шүү. Түрэг Угсааны гэж байгаа. Тэр бол Төв Азиатай бий болсон нүүдэлчин овог аймагуд маш олон овог аймагуд байсан. Нэг овог аймагуд байгаагүй хоорондоо дайддаг, заримдаа нийлээд одоо дайсны эсрэг тулалддаг байсан. Тэгээ хідэн тишээ нүгээд ер нь бол нүүсээр байгаад хамгийн одоо дээд хязгаар нь бол одоогийн Унгарт Magyarуудтай очсон байх жишээ нэ. Тийм за тэ Болгарууд нь түрэг гаралтай славянчуудаа нэгдээд тэнд одоо эзэн тусаа байгуулсан байна. За эхний Болгарын ханд улсын үед нэг гайхалтай бий болсон зүйл юу вэ гэхээр Борис хаан 11 дугаар зууны үед байха Болгарын хаан байхдаа нөгөө христийн шашныг үнэ алдартны шашныг христийн шашныг төрийн шашин болгож хүлээж аваад энэ одоо өөр гарал үзэлтэй энэ олон хүн ардыг нэгтгэж бид нар үндэсний нэг ондоошлтэй нэг онцлог чанартай байх ёстой байна гэж үзээд шашнаараа нэгтгэхээр шийдээд христийн шашныг төрийн шашнаа болгож хүлээж авсан. Тэгээд бичиг үсэг чухал хэрэгтэй байна гэж үзээд тухайн үед Кирилл нэг нь Кирилл нэг нь Методиус гэж одоо Византын одоо бичиг ламнар байсан байгаа. Тэр хүмүүст захиалга өгөөд одоогийн бид нар хэрэгжилж байгаа Кириллусгийг зохиолгосон байгаа. Тэгэхээр одоо бидний хэрэгжилж байгаа Кириллус бол одоо яг яа харахгүй Болгарын газартаас үсэлтэй гэдэг бол. Болгар усыг тэгээд өнөөдөр дэлхий дээр 250 гаруй сая хүн Кириллусгийг өдөр тутамдаа бичиг үсгэндээ хэрэгэлдэг юм байгаа. Зя Болгар, Орос, одоо Монгол бол одоо бидний мэддэг 3 ус байна тий. За тэгэл Украин ингээл их зөндөө гарч ирнэ л дээ тий. За тэгээд тэрнээс хойш ер нь бол ингээд Византа байлдаг байсан. Ер нь бол Византа байнга байлдаг. Визант өөрийн иргэшэл тогтоох гээд байдаг. Тэгэхгүй байлдаад байдаг юм зэрлэг дайчин маш хүчрэхэг ард түмэн. Тэгээд Юстиниан 2 хүртэл нөгөө Константинополь өөрийн хотоо алдчихад Болгарын хаанд очиж гуйсан байгаа. Надад туслаач хаан ширээгээд Константинополь шүү дээ. Зүүн Ромын эзэнт гүрний нийслэлээ алдсан багт нь 150 мянган зэрэгтэйгээр Болгарын хаан Justinian 2-ын болоод очиж Константинополийг буулгаж түүнийг нь хаан сэнтий залж байсан гэдэг. Тэрний хариуд нь Константин Justinian 2 тэр үед Тервил байсан баха. Болгарын Тервил хаан Цезар гэдэг цолоо гэж байсан. Тэр нь Ромын түүхэнд Цезар гэдэг цолыг Ромын эзэн хаан өөр хүн төгсөн цорын ганц тохиолдол. Бас ер нь маш баялаг соёлтой. За тэгэж явж байгаад 1396 онд бол Отоманы эзэнт гүрний нэг хэсэг болсон. За тэгээ Отоманы эзэнт гүрний дарлалд бол 500 жил байсан. Хэдийгээр 500 жил байсан боловч Болгарууд өөрсдийн шашин болон хэллийнхаа онцлог байдыг хадгалж чадсан. Тэр айгу том юм тий 500 жилийн турш тий. Тэгээд маш их олон тэмцлүүд байдаг, нутгийн тэмцлүүд байдаг. Нөгөө шашнаа тий одоо христийн шашинд одоо исламын шашинд тий ингээд конверт хийх буюу хувирах шилжихгүй бол цаазаар аав нь янз бүрийн айдас сүрдүүлэг маш юм байсан. Энэ бүгдийн эсрэг маш зоригтой тэмц. Ер нь бол маш зоригтой, зүстэй юм, халуун зүстэй. Тэгээ би нөгөө тэнд байсан болохоор бусад Европуудыг, бусад зүүн Европуудыг ингээд Болгаруудтай харьцуулахад бол яг нэг юм амар юм ирэмгий, зоригтой, ширүүн бас нэг жоохон муухар гэж хэлэхээр зам байдлууд Болгаруудад анзаарэгддэг. За тэгээ Отоманы эзэнт гүрэнд бол Отоманд бол 500 жил дарлагдсны дараа 1878 онд тусгаар тогтнолоо олж авсан. За тэр үед Оросын эзэнт гүрэн маш өвчтэй болсон байсан учраас Оросын эзэнт гүрний дэмжлэгээр Отоманаас тусгаар тогтнолоо олж аваад тэгээд яг тэрнийх нь хариуд Оросын хаан Александр 2 Романовын одоо эхнэрийнх нь Романовын дүү охины хүүхэд Батенберг Александр Батенбергийг өөрийн хаан болгож хүлээж авсан. Энэ дээр нэг сонирхолтой баримт байдаг нь Отоманы эзэнт гүрнээс ингээд Балканы хойгонд одоо Грек, Серб, Болгар гээд Румын гээд улсууд унахад 500 жил дарлалт байсан болохоор өөрсдийн сурвалж өгсөн хааны удам байхгүй болчихсон байсан. За тэгэхээр нөгөө анх нөгөө хаант улс байж байгаа л эзэнтэй Отоманы захиргаанд орсон болохоор хараахан бүгд найрамдах улс болох гэдэг тэр үндэстний одоо тий итгэл үнэмшил зоригч юм уу тий туршлага байхгүй байсан болохоор бүгд барууны орнуудаас хаан хүлээж авсан. За тэгэхээр Болгарын ихний хүлээж авсан хаан бол Батенбергийн угсааны хаан байсан. За тэгээд бодохдоо Оросын хаан тулс бол бодохдоо нөгөө өөрийнх нь үеэлдүү болохоор одоо эхнэрийнх нь өөрийнх нь дүүгийнх нь хүүхд болж тарлаа шүү дээ тий. Болохоор ер нь бол өөрийнх нь үгэнд ороод ер нь өөрийнх нь иргэшэл байдлаар байгаад ер нь бол Болгарыг Оросын хаан тулсын харьяа нутаг болохоор шийдсэн байсан. Гэтэл Батенберг тэгээгүй. Үгэнд нь ороогүй үгүй. Болгар гэж чинь тустай бие таасан улс байх ёстой гэдэг. Тэгээ Велико Тырновын үндсэн хууль хүртэл батлаад ер нь бол тусгаар улс байх талдаа шийдэнгүүд нь Батенбергийг хаан ширээнээс буулгасан. За тэгээ түүний дараа бол нөгөө одоо Европын алдарт
Сакс-Кобургоцкий гэдэг. Готын овгийн Сакс-Кобурготын овгийн хааныг залсан. За тэгээ хаантай яжгаад 1946 онд одоо зөвлөлт орсын дэмжлэгээр социалист улсын энд бас нэг нарийн сонирхолтой юм гардаг нь хэдийгээр дэлхийн 2 дугаар дайны үед Болгар Германтай талууд байсан. Гэхдээ еврейчүүдээ концлагерт явуулаагүй улсуудын нэг тооцогддог. Тийм учраас еврейчүүд булгарчууд таартай. Маш сайн. Тэгээд арменуудаас маш олон армени диаспора байдаг нөгөө туркуудын нэгдүгээр дайны үед нөгөө армени геноцид болж байгаа шүү дээ. Тэрнээс зутан гарсан маш олон арменуудтай юунуудтай бас еврейчүүдтэй. Тэгээд ер нь бол нөгөө яг баттай хэсэг нь мэдэхгүй байна. Гэхдээ өөртөө хэлэхдээ бол Софи хот нийслэл хот нь Жамия буюу исламын шашны сүм, ортодокс буюу үнэн алдарч шашны сүм Светани Дели гэдгийг. За тэгээд синагог 3 яг өөдөөдөөсөө хараад эвтэй нартай байж идэг цорын ганц нийслэл хотоо гэж үздэг. Тэгэхээр ер нь бол шашны хувьд ер нь маш тийм хүлцэнгөө бусдын өвөрмөц байдал өөр байдлыг бусдын шашин шүтлгийг ер нь бол айгүй сайн хүлээж авдаг хүлцдэг юм нээлттэй хүмүүс Болгарууд. Тэгээ булгарчуудын одоо хамгийн гайхамшигтай нэр 500 жил Отоманы даралт авахта тэр ингээд шашин соёлыг дуусахгүй нэг бол асар том юм. Тэнгүүд тэрийг ингээд хадгалаа дараагийнхаа ингээд еврейчүүдийг ч юм уу арменчүүдийг хамгаалж байгаа бол ямар мундаг хүмүүс өдөө шууд харагдаж байна те. За хоёлаа төр завсарлаад өнөөдрийн нэвтрүүлгийн ивент хийчихэд үрдъя. За өнөөдрийн нэвтрүүлгийн ивент гэдэг чинь эрсдлийг давах чураатай бод даатгал компани байна. Бод даатгал компани нь 30 жил үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа Монголын ууган даатгалын компаниудын нэг. За тэгээд бод даатгал маань мөн олон улсын АГСА болон СОС эрүүл мэндийн даатгалуудыг Монголд нутагшуулаад 10 жил болж байгаа. Энэ олон улсын одоо нэр хүндтэй даатгалын сүлжээний Монголд хал бие усны төлөөлөгч юм байна. Тэгэхээр одоо чинь СОС АГСА ч юм уу энэ даатгалуудыг Монгол иргэд болон Монголд амьдран үйл ажиллагаа явуулж байгаа ажиллаж байгаа гадаадын иргэд даатгуулах бүрэн боломжтой. Энэ нь одоо чинь шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг авах, эмчилгээний төлбөр зүйрлэх, эмийн зардлаа нөхөн олгороор авах, мөн их нутагт нь яаралтайгаар тэвлэх хүртэл үйлчилгээнүүд энэ даатгалын үйлчилгээнд нь багтсан байт юм байна. Тэгээ мөн гадаад аяллаа даатгал болон бүх төрлийн даатгалтай жолооч хариуцлагын даатгал, эрүүл мэндийн даатгал, эд хөрөнгийн даатгалж гэх мэт те. Тэгэхээр од мөнөр маань байгууллагаараа гадаад аяллаа даатгалт нь хамрагдсан байгаа. Тэгээд хамтран ажиллаж байгаа байгууллагад дэмжиж бид нарт бас урамшуулалтай хөнгөлт болгосон байгаа. Тэгэхээр бод даатгал компанидаа баярлалаа. За одоо бид нар бөөнөрө Вьетнам руу явна. Бөөнөрө бод даатгалтай явна да. За тэгээ Болгар маань ер нь бол гайхалтай түүхтэй, түүх археологийн хувьд бол үнэхээр гайхалтай. Үзэх юм үнэхээр ихтэй, байгаль нь үзэсгэлэнтэй, хүмүүс нь гоё. Би бүр Болгарын талаар үнэхээр сайн яриад дуусахгүй. За тэгвэл одоо би юу? Одоо нөө социализм руу орж штэ тийм. Оросын дэмжлэгтэй, зөвлөлтийн дэмжлэг. Тэрнээс өмнө Болгарын нэгэн агуу хүний талаар түүхийг бас ярьж гэж бодож байна. Яг бол тэрнээс өмнөх түүх учраас тийм. За манай монголчууд бол Данколо гэдэг үнийг бол ерөөдөө мэдэх байх. Ялангуяа чөлөөт бүхөөр одоо байрлалтай ч юм бүхтэй холбоотой. Яг бол Данколо Ясар Дог өгöd хоёр алдартай бүхийн одоо Турк болон Болгар бүхийн одоо дэлхийн одоо том тэмцээнүүд манай монгол бүхчүүд маш явдаг. Тэнд төрүүлэх ч юм уу тэнд ментал авна төгөр айгуу том одоо цол хэрэгэм гэдэг тий. Тэгэхээр Данколо гэж ямар хүн байсан бэ гэдээ одоо бид нэрс яг мэддэггүй хүний тий алдартай бүх байсан гэж ярьдаг. За энэ хүн бол 1892 онд Болгар төрсэн юм хэрхэн байдаг. За тэгээд 7 настад нь аав нас ороод за тэгээд ерөөдөө багасаа ингээд хонь одоо амьдрах нь бол одоо хонь малж хончин байсан. За тэгээд 13 настай багта одоо Австро-Унгарын эзэн улсын харьяанд байж байгаад Болгарын нэг бүхэн Америк руу явах тийм одоо яталга хийхэд за ерөөдөө Америк руу явъя гэхэд за тэгээд Америк руу очоод за тэнд ингээд төмөр зам барих за тэгэл зам дээр ажиллах маш олон хүн төвчөр ажлууд хийжсэн. За тэгээд нөхөр бол айгуу тийм олон төрлийн домог дагуулж явдаг. Одоо шийдэл нөгөө төмөр замын төмөр шүү дээ. Тэрийг гараараа ингээд одоо жоохон мошигдаг байсан те. Баавгатаа нүцгэн гараараа тулдаад тэгээд нэлээд удаан тулдаа. Тэгээд сүүлд ингээд буугаар ингээд буудаж алж яасан гэдэг тийм домгууд байдаг. За яг хөө зарим нь болохосоо худлаа. Юр бусын их тийм бэр тэнхээтэй хүн байсан юм шиг байна. Тэгэхээр энэгээр юу илж ийн гэхээр нөхөр бол өөрөө маш их бэр тэнхээтэй гэдэг нь ерөөсөө хүмүүс ингээд гайхшруулдаг. Одоо тэр биеийн бүтэцтэй одоо тэр дээдлийн одоо энэ булчингууд нь ялгарсан байгаа байдлууд нь. Тэгээд нөхөр болохоор бүхийн барилтыг нэг үздэг байж байгаа. 1914 онд Виктория нэртэй цирк нэмцэнд оролцож за тэгээд бүр циркийн маш алдартай нэг маш бяртай нэг бүхтэй барилтаа тэрийг бол мэржлийн бүхээр ялсан байдаг. За ингээд ерөөдөө бүх болох ерөөдөө эхлэнэ гэсэн байдаг. За тухайн үед бол юу гэмдэ Олимпийн наадамд нэг грек роман буюу одоо чөлөөт бүхэн шүү дээ. Энэ ингээд нэг арай өөр маягтай те
одоо ингээд дөрмийн үед ч юм уу маш олон юмар ингээд бас нэг одооных шиг хэлбэрт ороогүйсэн. За тэнгуэл Данколо бол ерөөхдөө яг тэр бүхт анхаарал хандуулахаас илүү мэрэгжлийн бүхт анхаарал хандуул. Илүү цирк дээр ч юм уу, илүү шоу үзүүлбэр ч юм уу те. Энэ илүү мөнгө олох илүү боломжууд байсан. За ингээд нийт албан ёсны барилдаан дээр 1500 барилдаанд ялж ердөө 3 удаа ялгцсан гэх юм бол домог байдаг. Энэ өөрөө өстө маш гайхамшигтай түүхийг гаргаж байгаа. За тэгээд Япон, Америк, Европ тэгэл дэлхийн маш олон улсуудаар очиж барилддаг байсан. Мэргэжлийн бүх олон одоо бусад одоо тийм үзүүлбэрүүдээр шоунуудаар тийм. За тэгээд дэлхийн одоо хүнд жингийн Diamond Belt буюу одоо тийм Diamond Belt гэж одоо монголоор юу гэж хэлэх юм бэ? Очир алмаз. Алмазан одоо тийм бүс гэдэг одоо тийм барилдаан биш үү те. Энэ барилдаанд 2 удаа дөрүүлсэн. Тэгэл Европт хэд удаа дөрүүлсэн гэдэг ч юм уу те. Тэгээд дэлхийн өнцөг болон улсуудаар ингээд явж ингээд барилдаж исэн. За тэгээд Америк нэгдсэн улс иргэн болохгүй зөндөө одоо хүсэл төгтөл би Болгар хүн би бол Америк иргэн болохгүй гэд. Тэгээд дараа нь юу болсон байдаг? Болгарт ирж амьдэрсэн байдаг. Урт хугацааны карьерийн дараа 1935 онд Болгарт ирсэн байдаг. За ингээд Болгарт ирэхэд бол тэрийг бол зүгээр үндэсний баатар мэт болгарч хүлээж авсан байдаг. Ягаад гэх юм бол олон улсад би болгар хүн гэж өөрийгөө тунхагладаг гэсэн. Америк иргэн биш гэж явдаг гэсэн. Тэгээд маш олон шоу үзүүлбэрүүд явдаг гэсэн. За тэгээд дээрэс нь маш одоо тийм филантропист буюу өөрийнхөө олсон мөнгөө эх орон руугаа маш их явуулдаг гэсэн. Энэ болгарчуудын хувьд бол хайр үндэтгэлийн нэг авсан байдаг. Одоо шийдэл болгарын анхны шуудангийн нисэх онгоцны хүртэл хандвилсан байгаа байхгүй. Тийм их мөнгө олж исэн. Ямар гоё юм бэ. Тий. За тэгээд Болгарт ингээд одоо хүүхдүүд ингээд гадшаага ингээд явж сурах ч юм уу те. Иймэрхүү юмнуудаар маш их тусалдаг байсан. Дандаа өөрийнхөө хөрөнгөөр гэж байгаа. За ингээд өөрөө Болгарт бол 1930 онд Софи одоо өөрийн бүхий одоо нэрмж сургуулийг байгуулад залуу хүүхдүүдийг сургаж гарч ирсэн. Тийм учраас нөгөө Болгарын бүхий бас эцэг гэдэг хэлэхэд бол бурдахгүй. Болгарч өөрөө чөлөөт бүхий дэлхийн томост одоо миний мэдхээр Валентин Йордан, Серафим Барзаков гэл айгу том бүхчүүд гарч ижсэн. Зүгээр л миний мэддэг нөгөө байхгүй. Тэнгүүд бүр олон төрлийн мундаг бүхчд гарсан. Тэгэхэд бол Данколо бол ерөөдөө тэдний эхлийг тавьжсэн байдаг. За ингээд ийм учраас Данколо бол ерөөдөө Болгарын үндэсний баатар. Дээрээс нь 1929-30-ад онд Болгард лиг одоо сурчлах ч юм уу тийм алдартай хүн байгаагүй. Тэр нь одоо ерөөс ганц сурчилж байсан Данколо байсан олон улсад. Тийм учраас болгарчууд бол Данколод маш их хайртай. Дээрээс нь хамгийн гол нь зөвхөн бүхий амжилтаас гадна өөрөө Болгарт маш олон тийм буйны ус идэг байсан. Маш олон бүхчүүдийг гаргаж ирдэг байсан учраас Данколо бол одоо Болгарын хувьд шүтэн байсан. За тэгээд 1940 онд бол түүний хувьд бол одоо сүрийн өвчнөр бол нас орсон байдаг. За тэгээд Данколог нас орсны дараа Данкологийн нэрмж тэмцээнийг Болгараас зохион байгуулж тэр нь одоо болтол дэлхийд хамгийн алдартай бүхий барилдаануудын олон улсын барилдаанууд тэнд болж явдаг ийм алдартай хүн байгаамаа. За баярлалаа гоё түүхэн. За тэгэхээр Болгарийнхаа хүн амар гоё л эргээд оръё. За тэг ер нь бол түүхийн хувьд бол тийм те нэг социалист орн болж байж байгаа. Тэг мэдээж 1991 онд 80 онд байгаа. Өөрийн тусгаар технологи олж аваад одоо бол парламентын засаглалтай ерөнхий сайдтай ерөнхийлөгчтэй. Тийм улс байна. За болгаруудын хүн ам нь бол ер нь бол хүн амынхын тоо буурч байгаа орнуудын тоонд тооцогддог. Буурж байгаа шалтгаан төрөлтөөс гадна их дөрвж байгаа тийм баруун улсууд. Гадагшаа дөрвдөг. Тэгээд нөгөө Европын холбооны гишүүн орн болцохоор өөрөө чөлөөтэй нөгөө зорчих, ажиллах, хөлбөмбөлөх хэрэгтэй болцохоор илүү өндөр орлогын төлөө яа харахгүй баруун Европын өндөр хөгжсөн орнууд руу ер нь бол явдаг. Тэгээд жишээ нь 2024-өөс 25 оны хооронд хүн ам нь 41 мянгаар буурсан гэдэг тооцоо байна. Хүйсийн харьцааны хувьд бол эмэгтэйчүүд 51.6%, эрчүүд 48.4%. За ер нь бол болгарын үндэстний хувьд бол одоо яг гол үндэст нь бол мэдээж болгарууд те. Нөгөө олон овг аймагуд нүүдэлчдийн одоо нийлмэл болж таарсан шүү дээ. Тийм за тэр нь бол нэг 78% бүрдүүлдэг. За туркууд маш их байдаг. Энэ Отоманы эзэнт гүрнээс үлдсэн туркууд. Одоо болгарын туркууд их үү те? Тийм болгарын туркууд энэ яхахгүй 500 жил өвгд ийдсэн тэр нутагт л байсан. Тэр хүмүүс өөр нутаг мэдгүй шүү дээ. Тэгэхэд яг зөвлөлт нөгөө юу нэ Тодоршевко буюу те нөгөө одоо тэдний зөвлөлт социалист удирдагчийн үед бол 3-4 тийм туркуудыг эх орон руу буцаах тийм кампанид ажиллагаанууд явсан. За энэ дээр бол маш их бараг 3 сая гэдэг баха. Сая 300 мянга ч илүү туркуудыг бүр хоногийн дотор буцаасан гэдэг. Тэгээд тэр яг нь турк талаасаа ч гэсэн нэг тийм сурталхуулгын ажил яваад ажиллая. Одоо Модерленд буюу те эх орондоо ирээ эх орончинд хандрыг дуудаж гинэ гэдэг. Тэгээ маш их олон тооны туркууд яг нөгөө хавчан гадуурхалт бол тодорхой хэмжээнд байсан. Одоо ч гэсэн байдаг. Жишээ нь туркуудын нэрийг нь одоо те кирилл нэрээр нөгөө болгар нэрээр солих одоо хууль батлаад тэрний яадгүй гэхээр турк гэр бүл өссөн хүүхдэд одоо чинь Селим ч юм уу Фатима ч юм уу те гэдэг нэр өгч болохгүй.
балгаар нэр өггээд Севда гэл янз бүрийн балгаар нэрүүдийг өгүүлсэн тохиолдлууд байдаг. Булшны чулуунуудынх нь нөгөө өөрсдийнх нь турк нэрийг хүртэл ингээд арилгаж ирсэн тохиолдлууд байдаг. Тэгээ ер нь бол хавчин гадуурхалтууд систематик буюутай зохион байгуулалттай хавчин гадуурхалт байсан учраас маш сая 300 мянган байна. Сая 300 мянган турк ер нь 10 жилийн туршид бол балгаараас гарсан гэдэг. Яг хөө харамсалтай нь ингээд маш олон туркууд гарахтаа нөгөө өөрийн эд хогшил те байшин савд эцэг өвгдийнхээ амьдарч ясан газар нутгийг орхиод гарсан. Тэгээ эрен яг хуу сүүлийн үед бол нөгөө хамтын ажиллагаа те нөгөө тэр одоо алдаа байсны хүлийн зөвшөөрөөд өөрсдийнх нь одоо хөрөнгөийг ч юм уу те одоо шүүхээр ингээд шүүхтээд өөрийн гэр бүлд байсан гэдгээ өөрөө тэр гэр бүлийг гэдгээ ингээд баталсан тохиолдолд нөгөө нөхөн олгох тийм ажиллагаанууд бол явагддаг. За тэгээд маш их олон туркуудыг бол гаргаж ирсэн туркууд байдаг. За тэгээд нийт хүн амын бас 4-5% нь Рома буюу цыганууд байдаг. За тэгээд одоо яг нөө булгарчууд туркуудыг гаргасан шүү дээ. Хамгийн алдартай одоо Булгарын турк Найм Сулайманоглу гэж одоо хөндийн өргөлтийн одоо Олимпийн 3 удаагийн намарчин байдаг. За Булгар төрсөн Булгарын нэр дээр оролцдог байж байгаад 1988 оны одоо Сеул Олимпиад туркийн нэр дээрс оролцохоор болсон. За тэгээ Булгарын засгийн газар хамгийн гол нь Туркийн одоо иргэн болохыг зөвшөөрөөд тэгээд ингээд явуулаад за туркууд Булгарт 1 сая 25 мянган одоо юу лээ 1 сая 250 мянган одоо Америк долларыг өгөөд тамирцсан гэж иргэнэ болгож ирсэн юм түүх жишээд гэдэг хамгийн алдартай одоо тамирчин одоо хүн гэх юм бол энэ Найм Сулайманоглу гэдэг энэ алдартай юм. Олимпийн 3 гэж өөрөө тоглоом биш үү те. Олимпийн 3 дэлхийн 5 удаагийн авраг юм. Мундаг хүн өргөгч тамирчин гэдэг. Халаасны Геркулес гэдэг өчтөр. Тийм үү. Халаасны нөгөө жижигхэн дэсмөрлөг Геркулес шиг маш бяртай те. Тэгэхээр нөгөө булгарчууд ямар бяртай хүмүүс байдгийг бас энийг бас илэрхийлж болж байна те. Тэгээ надад өөрт бас яг юм тохиолдол байсан юм аа. Би нөгөө юун дээр Стамбулаас хойшоогоо Болгар руу хичээлдээ явж байгаад машинаар явж байгаад бензин колонкод зогссон байхгүй юу? Бензин колонкод зогсоод кофе уух гээд кофе ууя гээд нөгөө найзуудтайгаа Болгараар ярьжсэн чинь нэг ингээд шал цэвэрлжсэн турк настай ихч над руу арснаа чи яагаад Болгараар ярьж байгаа ингээ Болгараар асууж. Чамаа турк гэж бодоод байна те. Яг намайг нөгөө Аз царайтай Болгар биш царайтай ирнэ Болгараар яриад хахаар тэр турк юмхтэй гайхаад надаас гэсэн чинь Болгараар асуусан. Би Болгарт сурд юм а гэсэн чинь тийм үү та яаж Болгар хэл мэдээ гэсэн чинь миний их нутаг энэ хэлнээс цаана капитан Андреевогод Болгар турк хоёрын хэл бомб байхгүй юу? Тэгж надад хэлж байгаа. Миний төрсэн газар миний төрсэн нутаг бол уг нь энэ хэлийн цаана юм а. Миний эцэг өвгдийн нутаг. Гэхдээ шовинист буюу тэ нөгөө жалга довны үзэлтэй хүмүүс жалга довны тэ улс төрийн бодлогоос болоод би ингээд эх орноосоо гарцсан юм дээ байгаа. Гэхдээ эдгээр би туркүнд гэсэн Болгар бол миний эх орон, миний төрсөн нутаг. Тийш одоо Монгол төрсэн ямар нэгэн улсын хүн бол тэр хүн ч бол монгол хүн байгаа шүү дээ тий. Тийм байсан. Бас нэг тохиолдолд би Стамбулд нөгөө супермаркетд явж байгаад бас нэг найзуудтайгаа Болгараар юм ярьж байгаа л бид нөгөө тэр урд байсны хүмүүсийг ойлгохгүй гэж бодоод жоохон хошигнох юм хэлсэн чинь нэг эмгэгтэй нэргэж харснаа уучлаарай гэж Болгараар хэлсэн байхгүй. Тэгээ айгүй эвгүй байдалд орсон. Манай нэг найз тэнийг ямаа хэлсэн байхгүй. Топогсаа гэд. Нэг жоохон кассан дээр удаа төвчруулад ирсэн. Тэгсэн чинь тэгээд тэр эмгэгтэй байж яснаа цаана гэр бүл дээрээ очсон өндөр настай 80 гаруй насны нэг өндөр өвөө ирээд та нар Болгар өвгтүүд үү тийм гэж бид нар тийм сурдаг гэсэн чинь ингээд миний охтууд энэ цаа идэг Стамбул хотынтэй ингээд хотын захирагч хүртэл хийж байгаа. Надад энэ амьдрал сайхан байна. Гэтэ би өдөр болгоно Пловдивыг сандаг. Төрсөн нутгаа зүудэл зэрдэг. Миний их орон тэнд байхгүй юу? Гэхдээ тиймэрхүүд бас нэг жоохон гонигтай юм шиг надад улс төрийнтэй бодлогоос болоод айгүй тийм хүмүүсийг яа харахгүй төрсөн нутгийн их орон Болгар тэндээс нь явуулчихдаг тий. Тийм тохиолдлууд маш их байдаг. Манай халаасны нөгөө Геркулес ч аргагүй жижиг юм байна. Би тийм жижиг юм ч удаагүй 147 см өнөртэй байна. Надаас намх юм. Юу надаас ч жоохон байгаа шүү дээ. Тийм байна. Олимпийн авраг. Найм Сулайманоглу гэдэг харамсалтай нас орцсон. За тийм хүмүүс байгаа. Тэгээд маш тийм хүнлэг, өрөвч тийм байгаа зүйлээ хуваалцдаг. Үнэхээр гоё хүмүүс. Би тэгээ үзэг сонсогчтой хүртэл Болгарлоо заавал аялж очиж үзээрэй. Байгаль нь хосгүй үзэсгэлэнтэй. Байгалийн баялаг. Монголчууд их сурсан та тий. Дэлхийн хамгийн сайн чанарын заяагур хамгийн сайн чанарын үнэтэй сарнайн тос Болгараас сургадаг. Тэгэд угаасаа дэлхийн нэг сарнайн тосороо бараг 80 гаруй хувийг хангадаг хөлөө. Дөнгөж нөө сүрчигний хамгийн гол түүх хийдэг Болгарууд. Тий. Тэгээ хамгийн үнэтэй брэндүүдийн хамгийн сайн чанарын
одоо сарнайн тос балгаараас гардаг. Тэгээд хавар сарнайн баяр гэж болдог. Сарнайн хөндий гэж байдаг. Тэр нөгөө Балкан, Родопи хоёр уулын хоорондох тэр хөндий чинь сарнайн тариалан, тамхины тариаланд ашигладаг. Сарнаа ингээ бүр анхлан мөнөртэй гоё баяр игээл тэр бүр үнэхээр тансаг үйл явдал. Болгаар тэг нөө байгаль ч юм уу тэр онцлогоос шалтгаалж маш олон гоё зүйл үүдгийг нэг нь одоо бидний мэддэг тараг биш үү те. Тэр тарагны талаар бас бидэртэй нэг хуваалцаач ээ. Lactobacillus bulgaricus гэж Болгарын тарагны бактери байгаа. Одоо хөрөнгө гэсэн монголоор зөв. Тий, одоо ер нь бол ингээд байгаль дээр ингээд сүүнд бахад тэр байгалийн орчимд байгаа тэр агаарт байгаа тэр бактери тэр одоо сүүнд шингээд сүүг эсэлтүүлж байгаа тохиолдол байхгүй. Тэгээ дэлхийд даяар нь Lactobacillus bulgaricus гэж те алдартай Болгарын алдартай тарагны бактерийг тараганд ашигладаг. Монголд ч гэсэн ашигладаг. Бидний мэдх элийн тараг байна. Сүүний үйлдвэрийн. За тэгээд Японы алдартай Meiji корпорац Болгар тараг гэд маш ихээр үйлдвэрлэдэг тэр бактерийг ашигладаг. Хятад хүртэл энэ тараг үнэхээр алдартай. Сайн чанарын хүний хотоод гэж эрүүл мэндэд сайн дархлаа сэргээдэг гэдэг. Тэгээ хоолоор бас алдартай. Хоол нь үнэхээр амттай. Одоо харахгүй ш нь тэр олон соёл холдсон гэхэл тэр олон хоолны соёл байгаа гэсэн үг шүү дээ. Отомануудын, нутгийн тракуудын, за тэгээд балгааруудынх нь өөрсдийнх нь ромчуудын тий. Тэгээ одоо чинь нүүдэлчин балгааруудынх нь соёл бол мах байна. Маш их мах иддэг. Одоо яг манайхтай адилхан байхгүй онны мах иддэг тий. Маш их мах иддэгсэн мөртлөө маша нөгөө суурин иргэншилтэй болоод ирэхээр хувьсан өөрчлөгдөд маш гоё боловсруулж иддэг. За тэгээ газар нь үржил шимтэй ерөөсө помидорын үр пүүгээ шийтгэхэд маргааш нь помидор ургадаг гэж өөрсдөө ашигладаг байхгүй юу? Жимс ногоо намттай, тараг нь гоё амттай. Тэгээд маш гоё дарстай. Уур амьсгал нь гоё болохоор дарсыг маш ихээр үйлдвэрлэдэг. Үнэхээр гоё дарстай. Тэгээ нэг хэсэг тэр тракийн үед бол дэлхийн дарсны хамгийн том одоо нийлүүлэгч нь Болгар байсан байл тий. Маш гоё дарстай тийм суурин соёлтой үнэхээр үзэх газар тэгээ миний дуртай хотууд Варна гэдэг далайн эргийн орт нь хар тэнгисийн эргийн хойд хот. Бургас гэж байгаа тий. Бургас байгаа өмнөд хэсэг. За тэгээ хар далайн эрэг орчин нөгөө эртний грекийн иргэншлүүд байсан болохоор Несебр, Созопол гэр үнэхээр гоё эртний хотууд байдаг. Тэгээд Велико Терново гэдэг одоо яг Болгарын 2 дугаар хаан тулсын үеийн нийслэл байсан Балканы ууланд байгаа өвөр үнэхээр гоё. Үзэсгэлэнтэй сүрлэг хот байна. Царевиц гээд гайхалтай тийм хэрэм цайз байдаг. Энэ бүгдийг өнөөдөр очиод үзэх боломжтой. Ягаад гэвэл энэ бүгдээ маш сайн хадгалсан. Тэгэд нөгөө нэрийг мартчихлаа. Юун дээр хоёр тэр уулсын дунд нэг гайхалтай хиймэл нуур байдаг байхгүй юу? Тэр хиймэл нуурд нь гэсэн чинь эртний Тракийн маш том хот олцсон гинэ. Севтополис гэдэг. Одоо Севтаны хот гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд өөртөө нөгөө тухайн үед тэр дэлхийн 2 дугаар дайны өмнөх үед олсон юм шиг байгаа. Өөртөө одоо ухаад, малтаад, ил гаргаад сурталчлах тийм санхүүгийн болцоо болон нөгөө академик буюу тийм мэрэгжлийн боловсрол туршлага байгаагүй учраас одоо сүйтгэхээс тонуулахаас сэргийлээ дээр нь хиймэл нуур орчихсан. Тэгээ одоо Японы засгийн газар бол маш олон жил бид нар санхүүжүүлье. Одоо тэр туршлага мэдлэг, археологийн туршлага мэдлэгээ хуваалцъя. Танаа энэ Севтополисыг дор байгаа хотыг нь хийм нуурын доор байгаа чигээр нь ухаад, малтаад, мүзий болгоод дотор нь байгаа эд баялагийг нь олж гарч нийтийн хүртэл болгоё гэдэг санал тавьсаар байдаг гэдэг. Үнэхээр гоё шүү. Тэнгүүтээ Болгарын ба одоо юуд ч юм ингээд бид ингээ Болгарыг юуд чинь социализм маягаар мэддэг бол түүхэнд нэг сайн мэддэггүй ингээ түүх нь ухаар ямар гоё юм бэ. Тэнгүүд бас нэг өөр гоё юм байхгүй. Болгар улс нэрээ солиогоо хамгийн удаан оршин тогтсон улсуудын нэг. 1300 жилийн турш Болгарыг нэрийг ашиглаж байгаа. Энэ бол одоо бас одоо тэр чи одоо 1300 ч одоо баг 7-р зуунаас эхэлж байгаа. 7-р зуунаас хойш л одоо Болгар гэдэг нэрийг ашиглаж байгаа. Дунд нь Отоман байсан маш олон улсууд ингээд орж иж явахад Болгар гэдэг нэрээ одоо л ашиглаж байгаа бол энэ нэрээ солиогоо хамгийн удаан оршин тогтнож байгаа улсуудын нэг гэж сэвж байна. За тэгээ хүмүүс нь бол маш найрсаг, тембэр тэнхээтэй их одоо хүнд их тусалдаг хүмүүс. Тэгээ би бас анх нөгөө 23 настайд анх очсон юм чим өөрөө бас нөгөө хүүхэд болохоор сайн мэдэхгүй. Намайг ингээ гудамжинд явж байхад Болгар хүмүүс зогсоогоод цаг юм уу автобусны чиглэл юм асуудаг байсан байхгүй. Би бол яг Болгарыг хурдан сурцсан. Би н Орос суурьтай болохоор чин шилжгээд надад амархан байсан. Хурдан хариулж чаддаг байсан. Гэтэ би бодохдоо анхтаа нэг хүүхэд болохоор өөрөө тэнэг Болгар жоохон тэнэг үү яагаад ингэж те цагаан арьстай надаас ингэж тэдний нүдэнд бол хятад л гэж харагдмаар яагаад ингэж асуугаад идэгэн жоохон тэнэг гэж боддог байсан чинь үгүй харин ч маш үлдсэнгүү олон мянган жилийн турш олон зүйлс царайтай олон соёлтой олон шашинтай хүмүүс тэр газар нутагт амьдардаг байсан болохоор бусдыг харь хүн гэж харах магадлал нарцсангүй баг. Яг л нөгөө юм үзэж нүд тайлсан гэдэг шиг олон төрлийн хүмүүстэй амьдраад олон төрлийн шашин соёл хэл байсан болохоор тэрэнд их тийм
толерантны гэж өөрсдөө ярьдаг их тийм хүлцэнгүү нээлттэй хүмүүс учраас тэгдэг байсныг нь мөхс би өөрөө сүлд ойлгосон байна. За цаг баг нь хоёлаа Болгарын хөл бөмбөгийн нэг том амжилтыг нь заавал ярих хэрэгтэй гэж бодож байна. Чамд ярих юм байна уу? Өмнө нь хоёлоо нэг ивент итгэжээд За байна. тийм. За Atlas нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш ногоон ирээдүйг хөгжүүлэн ураатай MMS компани ивент итгэн ажилтдаг юм. За MMS компани нь бол нөгөө сэргээгт хэрчим хүчний технологи суйрлуулалт хийдэг маш тийм шинэлэг бүтээлч. За тэгээд байгаль дэлтэй бидний одоо хамтран ажиллах туртай компаниудын нэг юм Тэгэлгүй байгаамаа. бас мундаг компани шүү дээ. За MMS компани нь бол нарны эрчим хүч буюу одоо сэргээгдэх эрчим хүчний одоо хэрэгцээгээ хангах боломжийг зөвхөн иргэд төдийгүй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа үйлдвэрлэлүүдэд одоо өгдөг юм байгаа. Та тэгэхээр нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуй нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг одоо хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олондоо хамтран ажиллахыг хүсвэл MMS компанитай холбогдоорой. Тэгээ MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилт технологи суйруулсан бүтээгдэхүүн үйлчилгээ шийдлийг санал болгодог мэргэжлийн хамт олон юм байна. За ивент итгэгчтэй баярлалаа. За Болгар бид нар ингээд бөхөөр нь сайн мэддэг те хөндөө өргөлтгөл одоо өнгө атлетик ч маш олон спорт ингээд Болгар сайн болгож хамгийн одоо алдартай яг үндэсний спорт гэж явдаг хөл бөмбөг. Ер нь хөл бөмбөг бол дэлхийд дээр маш олон улсын үндэсний спорт гэж явдаг те. За Болгарын арслангууд, Болгарын 3 өнгөтнүүд гэж бас өөрсдөө нэрлэдэг. За Болгар улс нь болохоор олимпийн наадмын аваргын төлөө хүртэл одоо хөл бөмбөгийн төрлөөр тоглож явж байсан юм. Агав гүрэн байгаа. За юун дээр 1994 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга бол заавал ярих хэрэгтэй. Яагаад гэх юм бол Болгар улс одоо социалист улс байж байгаа. Социализмаас гараад зах зээлийн нэгэмжилж байгаа энэ чинь эдийн засгууд бол нэлээд суларсан байсан шүү дээ Болгар чинь те. Нэлээд суларсан байсан. За тэгээд маш олон болгарчууд бол ерөнхийдөө барууны орн руу, Америк руу, Англи руу ч юм уу, Герман, Франц руу одоо ингээд явж исэн үе. За энэуд бол ингээд болгарчуудын хөл бөмбөгийн хамгийн том амжилт гарч ирж Болгарын хөл бөмбөг чинь дэлхийн шилдэг хөл бөмбөгч болж ирсэн тохиолдол. Яг бол дэлхийн шилдэг хөл бөмбөгчөнд ч дэлхийн номер 1 спортын шилдэг болонд ч одоо л нөгөө л нэг бразилчууд, англичууд ч юм уу те германчуудын болдог энэ спортын төрлөөр Христо Стойчко гэж Бразилийн солгоолт үнэндээ супер хөл бөмбөгч гарч ирж 1994 оны дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгч Баллон д'Ор гэдэг шагналыг бол авч ирсэн. За тэр жилээ бол Болгар улс бол дэлхийн аваргын 4-р өнд орчихсон. Дэлхийн аваргын 4-р өнд. За болгарчууд бол хэсгээс гараад Мексикийг очоод Германыг очижсэн бүр. Тухайн үед Герман ч 96 онд дараа нь Европын аварга болж байгаа улс шүү дээ, тий. Европын аварга болж байгаа. Энэ улс 90 онд нь дэлхийн аварга болж байгаа энэ улсыг болгарчууд 1994 онд дэлхийн аваргаар 2-1 харьцаар хожиж маш том шуганд тэгдэжсэн. За тэгээд дараа нь бол Италид очидод хүрдэн даалын төлөө Швед тоглоод хожидод 4-д орчихсон. За энэ тэмцээн дээр Болгарын хөл бөмбөгч Христо Стойчко мэрэгэн буч буюу хамгийн олон гол оруулсан тамирчин бол тухайн тэмцээний одоо мэрэгэн буч болж исэн. Тухайн жилээ одоо дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгч нь болгодог Баллон д'Ор гэдэг шагналыг энэ шагналыг авч исэн. Ийм мундаг хөл бөмбөгч юм. Тэгэхээр Болгар улс спортын хувьд ямар олон алдартантай байдаг. Одоо би зөвхөн Данколо болон Христо Стойчко те Санаим Соломоноглу гэдэг 3 хүн нэрэл төлөөлж байна. Тэнгүүл одоо Костадинова гэдэг одоо эмэгтэй мундаг одоо өндрийн ярилтын тамирчны рекордыг дөнгөс хэдхэн жилийн өмнө Украин тамирчин авахж гівдэж байгаа байхгүй. Тэгэхээр спортын хувьд одоо бие бэлдартай, бие чадлаа гэдэг ямар гайхалтай, ямар мундаг хүмүүс байсан бэ гэдгийг бол одоо зөвхөн одоо энэ хэдэн хүмүүсээр төлөөлж бас дурдсан зүйтэй баха. За тэгээ Болгарын хөгжимтэй нэг сонирхолтой. Одоо бол нэг Болгарт хөгжим одоо чинь бид нар чалга гэж нэг үндэсний хөгжим байгаа. За тэр нэг одоо үндэсний хөгжим тэр нь ингээд үндэсний хөгжим бичгүүр юм цуур хөгжим их тоглодог. Тэр хөгжимтээр нөгөө одоо орчин үеийн хөгжмийн бит нийлээд за тэгээ дээр нэг турктэй араб маягийн хөгжмийн хэмнэл нэмэгдсэн нэг юм. Сербид бол турбо фолк гэж нэрлэдэг. Болгарт бол чалга гэж нэрлэдэг. Нэг үндэсний урсгал байна. Тэр нэг эмгтээчүүд нь ингээд бүр ингээд ийм гоё юм нүцгэн хувьд бараг л нүцгэн шахуу уруул ингээл хийлгэж болох бүх юмыг хийцэн нэг тийм те одоо барби шиг нэг тийм хүүхнүүдтэй хөгжим байна. Тэр нь бүр маш алдартай. Тэр хөгжмүүд нь ч их гоё. Би өөрөө анх бол жоохон дургу тэнд Болгарууд нь бол ингээд жоохон хөдөөнийхэн сонсдог хөгжим гэж ярьдаг байсан боловч сайн ганц хоёр татсны дараа шоож байгаад бол тэрнээс илүү гоё хөгжим гэж байхгүй. Тийм хоол нь гоё. Тэгээд гайхалтай хотууд бас байдаг. Русе гэж одоо Дунаа мөрний ирэг дээр байдаг хот жижиг Венец гэдэг миний одоо тэ амьдарч байсан. Миний сургууль төгссөн хот София хот бол нийслэн. Бараг 2 сая орчим хүн амьдардаг. Метротой, метроны буудлын нөгөө гоё газар дор хүртэл тэ үзээ байдаг гэд би ярьлаа. Велико Терново гэдэг үнэхээр гоё. Одоо Болгарын 2 дугаар эзэнт гүрний нийслэл байсан. Отоманы эзэнт гүрэнтэй маш олон жилдээ одоо амжилттайгаар тэмцсэн. Велико Терновогийн бүслэлт гэж өөрөө гайхалтай төвхтэй. Тийм аа. За тэгээ Монголын эзэнт гүрэн хүртэл Болгарыг буулгаж авсан цаг үе бий. Тэгээ Болгарт Монгол
угсаатай байж магадгүй гэсэн нэртэй газрууд байдаг. Их Бас тийм тийм үү, тийм. их түмэн гэдэг үг. Бургас гэж хот байна одоо Монголын Бургас гэдэг үг байна. Тэгтээ яг өөртөө гарал усаагийг нь бол өөр тайлбарладаг л да. Тэгээ одоо бол Болгар маань Европын холбооны гишүүн орон Шенгений одоо бүсийн гишүүн болсон. Тэгээ монголчууд Болгар руу аялахыг хүсвэл Шенгений виз авах шаардлагатай. За тэгээд Улаанбаатар, Стамбул те София ч юм уу Варна гэднээс явчих болно. Би оюутан байхдаа бол Улаанбаатар, Москва, Варна, Москва, София гэж. Тэр үед Стамбулын нислэг бас байхгүй нэгдэг байсан те. Тэгээд Болгарын хувьд бол одоо юу яаж байгаа штэ. Халуун оршаанаар алдартай гэж байгаа штэ. 600 гаруй халуун оршаан байдаг. За тэгээ бүр ингээд энийг наривчлах юм бол нийт одоо нөө resort гэж байгаа штэ. Одоо нөө resort чинь монголоор юу гэх юм бэ? Одоо сувилийн газар те. Гэтэ тэр нь зүгээр нэг Монголд өгдөг сувилийн газараас л илүү том сувилийн газар. 142 сувилийн газартай. Нэлээд өндөр зэрэглэлийн. Тэгээ тэр нь маш тансаг. За тэгээд эндээс болохоор 26 нь одоо далайн одоо сувилийн газар байдаг. За тэгээд 56 нь болохоор уулын сувилийн газар. За 58 нь болохоор одоо ямар хэмд эртний ромотын нэг юу гэдэг штэ нэг. Тэгээ одоо нийтийн уурын нийтийн халуун нийтийн халуусны арай өөр бүдүүлэг болчиход байгаа юм. Ер нь бол тэнцээ одоо хотын тийм нийгмийн цуглардаг газар байгаа байхгүй арилжаа 8 улс төрийн яриа. Тэгтээ сувилийн уустай тий. Ийм сувилийн газар болохоор 58 байт юм байна. Чи одоо чичил байсан. Би одоо яг хэлж мэдэхгүй, тайлбарж мэдэхгүй. Маш гоё Горна Баня Панагюриштейд ч байгаа, юу Хисарт байгаа, Велинград гээд өндөр бүр Родопи ууланд байдаг, өндөр ууланд байдаг. Тэг ус нөгөө маш халуун. 100 градус байдаг баха. Тэг ингээ гадаа ингээ ууланд цас орж байхад ингээ халуун харшаан дотор нь ингээ байж байдаг. Тэгээд ангаах илааршуулах маш өвцтэй. Тэгэхээр монголчууд Болгар руу аялвал гайхалтай сайхан амттай хоол идэн хөгжмөн, ардын хөгжмөн сөүлдэн орчин тий. Сөүлдэн очоод бие ангаа жилааршуулж болно. Релагийн ууланд очоод релагийн 7 релийн нуур гэдгийг хүний эд эрхтний ингээ хэлбэртэй гайхалтай өнгөтэй алхахад яг тийм хит нөгөө одоо тэ хэцүү биш. Сүмөрлө байгальд алхах туртай хүмүүст бол очиход их гоё газар. За тэгээд София Великодорнова Русаа бол үнэхээр үцгэлэнтэй, үзэх газар юмтай, хоол нь намттай. Би одоо Болгар руу очихыг мөрөөдөж байна да. Тэгэлгүй яг одоо би Шотланд руу явах бас мөрөөддөг шүү гэдэг шиг тий. За баярлалаа. Гоё дугаар байлаа. Баярлалаа. Санагдлаа. Ингээ та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувгийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Атлас нэвтрүүлгийг хөтлөгч нийтлэгч Бат Сая болон мөнхцөл миний би та бүгдэд хүргэлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сув, NTV телевиз, од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрлээ. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давхаж ураатай бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгдэд хүргэж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаачилсан банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.